Таны бичсэн комент, дарсан лайк, Google-ээс хайсан хайлт гээд интернетээр хийж буй үйлдвэр тань яг л цасан дээр гიშгэж буй мөрмөд интернетийн хаа нэгтээ мөрөө үлдээж байдгийг мэдхүү. Эдгээр бүх хадгалагдсан мэдээлэл дээр үндэслэн таны хаана юу хийж байгаа болон цаашид хийх үйлдэлийг тань хүртэл интернет аль хэдийн тооцоолоод мэдчихсэн байдаг. Тийм л эрен үед бид амьдарч байна. Тэгвэл энэ бүхнийг дуусгаж технологийн акулуудын монополчлалцыг тавихаар веб 3-ын эрен үе айсвэ. Технологийн салбарын тэр бомтнууд гэгддэг Elon Musk, Jack Dorsey нар Twitter дээр веб 3-ын талаар маргаж эхлэх хүртэл зөвхөн бизнес эрхлэгчид технологийн хорхооднууд л зөвхөн энэ талаар сонирхдог байв. Учир нь бизнес эрхлэгчид веб 3-ыг ирээдүй гэдгийг мэдэж байсан учраас энэ технологиг дэмжих бизнесүүдэд хөрөнгө оруулалт хийцгээж овоо хараандаа авцгаасан байв. Харин үүнээс хойш олон нийт интернетийн дараагийн үеийн талаар өөрсдийн тамгыг дэвшүүлцгээж эхлэв. 2021 оны 12 дугаар сар SpaceX-ийн гүйцэтгэх захирал Elon Musk Twitter-тэй веб 3-ыг бодиттой гэж хэлж чадахгүй. Яг одоо бодит байдлаас илүүтэйгээр зүгээр маркетингийн чимээг үг мэт санагдаж байна. Мөн хин нэгэн веб 3-ыг харж байсан уу? Би л авалж харахгүй байна хэмээн жиргэв. Twitter-ийн үүсгэн байгуулагч Dorsey хүртэл веб 3-ын талаар энэ бол огтхонч та нарын төсөөлсөн шиг зүйл биш гэсэн утгатай жиргээ оруулснаар веб 3-ыг хүлээгчд болон шүтэн бишигчдийн дургуутслыг хүргэв. Тэгвэл салбарынх нь ингэтлээ эмзэглээд буй веб 3 гэж чухам юу вэ? Ерөнхийдөө яагаад веб 1, веб 2, веб 3 гэж ялгаад байгаа вэ гэхээр веб үүсэн бий баснаас хойш 20 гаруй жилийн хугацаанд техник технологи хүмүүсийн хэрэгцээ шаардлагын улмаас ийхүү 3 үеийн нүрийг үзээд байгаа юм. Хамгийн ихний үе буюу веб 1-ийн үед хүмүүс бидний одоогийн интернетээс авч байгаа төрөл бүрийн үйлчлэгийг хараахан авч чаддаггүй байсан бөгөөд интернетийг зөвхөн мэдээллийн их үсэр болон судалгааны зашмаар л ашиглаж байв. Нэг ёсондоо авраг нэвтрхий тойшиг байсан л гэсэн. Тухайн үед хэрэглэгчид зөвхөн вебээс мэдээлэл унших боломжтой байсан ба тоотой хэдэн хүмүүс өөрсдийн контентийг гаргадаг байв. Харин 2004 онд одоогийн бидний хэрэглэж буй интернетийн 2 дахь эрен үе буюу веб 2 гарч ирснээр хүмүүр контент бүтээх боломж бүрдэж интернет хэрэглэгчдийн тоо эрс нэмэгдэв. Нэг ёсондоо хүмүүс бусдын хийснийг үзэж сонсоод зогсохгүй, өөрөө ч бас контент бүтээгч болж, өөр олон хүн таныг сонсох, бичсэн зүйлийг тань унших, бүтээсэн бичлэгийг тань үзэх боломжтой болсон. Улмаар контент бүтээгчид телевиз, студи зэрэг уламжлалт сувгууд дамжуулахгүйгээр контентоо өөр сувгаар хүргэх боломж нэгдсэн юм. YouTube ингэж л өөрөө контент бүтээдэггүй хэрнээ дэлхийн хамгийн том контент бүтээгчдийн нэглийг бүтээж чадсан юм шүү дээ. Мөн энэ үе бол тэр чигтээ зорилттой зар сурталчилгааны эрен үе. Веб хуудсууд биднээс цуглуулсан мэдээлэл дээрээ үндэслэн зар сурталчилгаагаа бидэнд тохируулж цацдгаа гэсэн үг. Тухайлбал та Google-ээс шинэ байрны үн гэж хайлт хийсний дараагаар танд Facebook, Instagram, YouTube гээд бүгд энэ төрлийн контентуудыг санал болгоно. Тэрж байтугай Facebook мөн таны лайк дарсан, шеэр хийсэн, үзсэн видео зочилсон хуудсууд гээд бүх мэдээллийг мушгин түүнээр тулгуурлан дахин танд юу харуулах вэ гэдгийг тооцоолдог. Энэ нь та интернет ертөнцөөс очилсан хорон бүртээ өөрийн мэдээллийг өөр бусдад өгч байна л гэсэн үг. Тэгэхээр интернет ертөнцөд бидэнд хувийн нууц гэх зүйл огт байхгүй гэж ойлгож болно. Харин энэ бүхний ард зөөн тооны томоохон компаниуд байдаг бөгөөд таны хүссэн хүсээгүй бүх мэдээллийг тань аль хэдийн хиймэл оюун ухаан болон бусад платформуудын тусламжтайгаар цуглуулчихсан байдаг. Ингээд бодохоор аймаар ч юм шиг. Ийм л учраас хакерууд томоохон компаниудын хэрэглэгчдийн мэдээллийг хулгайлах гэж байнга оролддог байх нь. Үүнээс үүдэн эдгээр асуудлуудыг шийдэх зорилгоор интернетийн 3 дахь эрен үе буюу веб 3 гарч ирэх шаардлага үүссэн юм. Анх 2014 онд Ethereum-ийн үүсгэн байгуулагчдын нэг компьютер судлаач Гэвин Вуд веб 3 гэсэн нэр томьёо гаргаж интернетийн ирээдүйн талаар тамгаа хуваалцав. Тэгвэл одоогоор веб 3-ыг нээлттэй блокчейн дээр суурилсан төвлөрсөн бас онлайн экосистем хэмээн тодорхойлоод байна. Веб 3 гэж юу вэ? Веб 3 нь бол одоо блокчейн технологиор суурилсан бүтээгдэхүүн хэлнэ. Блокчейн дээр суурилсан болохоор блокчейний бүх давуу талуудыг авах боломжтой. Тэгэхээр блокчейн гэж өөрөө юу вэ гэх юм бол нэгдмэл хамгаалалт өндөр мэдээлэл сав хэлнэ. Тэгэхээр веб 3-ын хамгийн том онцлог бол хэрэглэгч бид өөрсдөө даатаг эзэмших чадварыг бий болж байгаа юмаа. Instagram хэрэглэгч бүрийнхээ тэр их датаг бүгдийг нь хэрхэн хянаж аюулгүй байлгадаг гэж бодож байна. Нэг л өдөр хакерууд Instagram руу тань халтаж булааж авахыг үгүйсэхгүй шүү дээ. Тэгвэл веб 3-ын эрен үед таны мэдээлэл Instagram юм уу? Өөр аль нэг компани хяналтад биш, өөрийн тань бүрэн иргэшилд орно гэж төсөөлтөө. Хүсвэл та өөрийн мэдээллийг хэн нэгэн зарсан ч болно. Ингэснээр цаашид Amazon, Microsoft, Alphabet, Facebook зэрэг
цөөн тооны том тоглогчид зах зээлийг атгах болно гэсэн үг. Хэрэв тэд бидний мэдээллийг алдлаа гэхэд хариуцлага тооцож торгуул ногдуулахад амархан ч аль хэдийн алдчихсан мэдээллийг буцаах боломжгүй шүү дээ. Харин веб 3-ын үед хувь хүмүүр өөрийн хувийн мэдээллийг хянаж байгаа учраас томоохон компаниудын эрх мэдэл багасж байгаа юм. Одоогоор веб 3-ын төлөөлөлт болох Bitcoin, Diaspora, Steam Odyssey гэх мэт цөөнгөө платформууд үйл ажиллагаагаа аль хэдийн явуулаад эхэлжээ. Платформ байгаагийн адил аппликейшн ч бас бий. Харин эдгээр бүх веб 3 үйлчилгээ үзүүлэгчд маань шинэ хэрэглэгч татах, цааш хэрэглэгчтэй авч үлдэхийн тулд токен бэлгэлж урамшуулдаг бөгөөд хэрэглэгч нь токенороо тухайн платформ дээрх бусад үйлчилгээг авах боломжтой. Цаашлаад хэрэглэгч өөрөө ч бас крипто биржүүдээс нэмж токен худалдаж аваад бусад үйлчилгээг нь авсан ч болно. Жишээ нь та Stephen гэх алхах хөдлөг бүр токен бэлгэлдэг веб 3 аппликейшн ашигладаг байлаа гэж бодъё. Энэ тохиолдолд IDAX биржээс токеныг нэмж худалдаж аваад аппликейшн дээрх NFT пүүлзээ шинжилэн сайжруулах боломжтой. Эцэст нь аливаа зүйл хоёр талтай байдгийн адилаар веб 3-т ч бас сул тал бий. Алдарт Black Mirror цувралын зарим ангиудад энэ талаар буюу технологийн сөрөг талуудыг харуулсан байдаг. Веб 2 ертөнцид бидний сөрөг, ёс бус нийлэл оруулахаас сэргийлж Facebook, Instagram дүрм гаргасан байдаг бол веб 3 ертөнцид бидний хинт хянахгүй тул хүн бүр өөрийн үзэл бодлоо олон нийтэд цензургүй чөлөөтэй илэргээж болно гэсэн үг. Тэгэхээр бид ардчилсан нийгэмд амьдардаг шиг технологич бас ардчилсан хэлбэрлүү шилжиж байгаа тул та өөрөө ч бас авч байгаа мэдээлэлдээ илүү шүүлтүртэй хандах хэрэгтэй болж байна. Lemon Press-ийн Stories цувралын ээлж дугаар танд хүрлээ. Хэрэгтэй мэдээлэл байсан бол цааш түгээж дэмжээрэй. Танин мэдхгүй гайхаас эхэлнэ.